Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв цоврал зургийн дагуу их зохиох. Хүүхдүүд та бүхэн Монгол хэлнийхаа дэвтэр номыг гаргаад өнөөдрийн сар өдрөө тавиад сэдвээ тавиад хичээлээ эхлүүлье. За 3 дугаар сарын 23. За сэдв цоврал зургийн дагуу их зохиох. За хамтдаа сэдвээ тавья. Цоврал зургийн дагуу их зохиох. За хүүхдүүд та бүхэн сэдвээ бичээрэй. Хүүхдүүд та бүхэн багшийнхаа харуулах зургнуудыг анхааралтай сайн ажиглаарай. Эхний зураг ямар амтан юу хийж байгааг маш сайн ажиглана. За хоёр дахь зураг. За эдгээр дөрвөн зургийг маш сайтар ажиглана шүү. 1 минутын хугацаанд дистраллаар нь ажиглан хараарай. Хүүхдүүд та бүхэн одоо дэлгэц рүү анхаарлаа хандуулъя. Үлгэрт ямар амьтны тухай, юуны тухай гарсан бэ? За, муурны тухай гарсан байна. Тэр муур ямар муур байсан бэ? За, хүүхдүүд та бүхэн өнгө, зан чанар аль ч талаар нь холбоо үүсгэж болно. Багш нь ажилсаг муур гэж холбоог үүсгэсэн байна. За тэгвэл ажилсаг муур юу яав? За хүүхдүүд та бүхэн түрүүний ажигласан зургаа бодоод өгүүлбэр зохиож хажууд байгаа хүмүүстэйгээ ярилцаарай. За багшийн зохиосон өгүүлбэр ажилсаг муур загас барив. Их зохиохын тулд бид өгүүлбэрээс ихээ зохиодог. Тэгвэл одоо дэлгэцэн дээр гарах алхмуудыг анхаарай. Үг, үгээс холбоо үг, холбоо үгээс өгүүлбэр, өгүүлбэрээс их зохиодог байх нэ. Одоо зургийн дагуу өгүүлбэр зохиоцгоё. Өгүүлбэрээ зохиохдоо зургаа хараад зөвхөн өгүүлбэрээ хажууд байгаа хүмүүстэйгээ өгүүлбэр зохиож ярилцсан. Энэ зохиож байгаа өгүүлбэрийг хүүхдүүд та бүхэн бичихгүй юм байна. За одоо эхний зураг. Эхний зураг дээр ямар өгүүлбэр зохиож болох вэ? За хүүхдүүд та бүхэн гэрийнхэнтэйгээ хамтарч өгүүлбэрээ хэлж өгч байгаа бах.
Одоо багшийнхаа зохиосон өгүүлбэрийг харцгаая. Эхний өгүүлбэр муур, загас, зөөдлөө гэж багш нь зохиосон байна. Дараагийн өгүүлбэр муур, өглөө, эрт, сэрв гэж өгүүлбэр зохиосон байна. Дараагийн өгүүлбэр муур, загас эдхийг хүсв. Багш нь ийм 3 өгүүлбэр зохиосон байна. Хүүхдүүд та бүхэн ямар өгүүлбэр зохиосон бэ? Одоо 2 дахь өгүүлбэр рүү орцгоё. За 2 дахь зурган дээр ямар үйл явдал болж байна? За мөн гэрийнхэнтэйгээ хамтарч өгүүлбэрээ зохиогоорой. Муур хаана очсон байна? Ямар орчинд байна? Юу хийж байна? Тэр бүгдийг нь сайтар ажиглаад өгүүлбэрээ зохиогоорой. За багшийнхаа зохиосон өгүүлбэрийг хамтдаа уншицгаая. Эхний өгүүлбэр муур загсанд явлаа. Дараагийн өгүүлбэр муур нуурын эрэг дээр ирэв. Дараагийн өгүүлбэр муур төвчээртэй хүлээн зогсов. За багш нь ийм 3 өгүүлбэр зохиосон байна. Хүүхдүүд та бүхэн өөрсдийн зохиосон өгүүлбэрээ бодоорой. 3 дахь зургийг анхаарай. Мөн хийж байгаа үйлдэл, байгаа орчин, муурны хувирал зэргийг хараад хүүхдүүд та бүхэн өгүүлбэрээ мөн гэрийнхэнтэйгээ хамтарч зохион ярилцаарай. Муур юу хийж байна вэ? Өгүүлбэрээ зохиосон баг гэдэгт итгэлтэй байна. Одоо багшийнхаа зохиосон өгүүлбэрийг хамтдаа уншийе. Муур загас барив. Дараагийн өгүүлбэр муур загас барьсандаа баяртай байв. Дараагийн өгүүлбэр загсаа аваад харьлаа. За хүүхдүүд та бүхний зохиосон өгүүлбэр ямар өгүүлбэр байсан бэ гэдгээ бодоорой. 4 дахь зургийг ажиглая. Одоо муур юу хийж байна вэ? За муурын байгаа орчин, муурын хийж байгаа үйлдэл зэргийг хараад өгүүлбэрээ зохиож ярилцаарай. За багшийнхаа зохиосон өгүүлбэрийг хамтдаа уншийе. Эхний өгүүлбэр муур гэртээ ирэв. За 2 дахь өгүүлбэр муур загсаа харж суун. За тэр загс руугаа маш баяр баясгалантайгаар харж байгаа учраас багш нь ийм өгүүлбэр зохиосон байна. Дараагийн өгүүлбэр нь муур загсаар хоол хийлээ. За хүүхдүүд та бүхэн ямар өгүүлбэр зохиосон бэ? За одоо бүгдээрээ загварын дагуу өгүүлбэр зохионо. Хүүхдүүд та бүхэн доорх загварыг сайтар ажиглаарай. Бид сая муурны хийж байгаа үйлдэлийн талаар өгүүлбэр зохиож ярилцсан. Тэгэхээр багш нь доорх загварт муур гэсэн сэдэв тавьсан байна. За багш нь энд муур гэсэн сэдэв тавилаа.
За хүүхдүүд та бүхэн дараах загварыг дэвтэртээ зурхгүй шүү. Зөвхөн загвараа ажиглаж байгаад өгүүлбэр зохионо. Эхний өгүүлбэр 2 үгнээс бүтсэн өгүүлбэр байна. Хүүхдүүд та бүхэн саяны цуврал зургаа бодож байгаад 2 үгтэй өгүүлбэр зохиогоорой. За багш нь муур зүүдлэв гэж зохиосон. Муур хүүхдүүд та бүхэн юу гэж зохиосон байж болно. Дараагийн загвараа ажиглаад өгүүлбэрээ зохиогоорой. Өгүүлбэрээ зохиохдоо хэдэн үгтэй өгүүлбэр зохиох вэ? Дараагийн загвар маань 3 үгтэй өгүүлбэр байгаа шүү. За өгүүлбэрээ зохиоцгоё. Өмнөх өгүүлбэрээ бодож байгаад өмнөх өгүүлбэрээ дэлгэрүүлээд 3 үгтэй өгүүлбэр болгож бичээрэй. За багш нь өгүүлбэрээ дэлгэрүүлэхдээ муур загас зүүдлэв гэж дэлгэрүүлсэн. Муур загас зүүдлэв. За багш нь ингэж дэлгэрүүлсэн байна. За багшийнхаа зохиосон өгүүлбэрийг хамтдаа уншийе. Муур загас зүүдлэв. Одоо тэгвэл хүүхдүүд та бүхэн өөрсдийнхөө зохиосон өгүүлбэрийг 4 үгтэй өгүүлбэр болгоод дэлгэрүүлэн бичээрэй. За саяны 3 үгтэй өгүүлбэрээ уншаад зургийнхаа дарааллыг бодож болно. Хүүхдүүд та бүхэн өөрсдийн яаж зохиохыг хүсэж байна түүгээрээ зохиогоод бичээрэй. За багш нь өгүүлбэрээ дараах байдлаар дэлгэрүүллээ. Багш нь муур загас барихаар явв гэж багш нь дэлгэрүүлсэн байна. Муур загас барихаар явв. За хүүхдүүд та бүхэн дэлгэрүүлсэн өгүүлбэрээ уншаад бодоод яваарай. Одоо өгүүлбэрээ дэлгэрүүлээд 5 үгтэй өгүүлбэр болгож бичье. Дараагийн өгүүлбэр. Муур загас бариад гэртээ ирэв. За багш нь ингэж дэлгэрүүлсэн байна. За хамтдаа багшийнхаа бичсэн өгүүлбэрүүдийг дахин нэг уншийе. За 2 үетэй өгүүлбэрээс эхлээд уншийе.
муур зүүдлэв. Дараагийнх нь муур загас зүүдлэв. Дараагийн өгүүлбэр муур загас барихаар явв. Муур загас бариад гэртээ ирэв. Хүүхдүүд та бүхэн өөрсдийнхөө бичсэн өгүүлбэрүүдийг уншаарай. Хүүхдүүд та бүхэн өгүүлбэрээ бичиж дууссан бол багш руугаа анхаарай. Бид өмнөх хичээлүүд дээр цэг тэмдгээ хэрэглэж сурсан мөн ир эм үгийг зөв залган бичих талаар орсон байгаа. Одоо бүгдээрээ зохиосон өгүүлбэрүүдээ ашиглаад их зохиоцгоё. Хичээлийн эхэнд харсан 4 зураг сайтар дахин нэг ажиглая. Ихээ сонирхолтой болгохын тулд ихтэй муурын адал явдал гэсэн нэр өгцгөөе. За, эхний зураг ямар үйл явдал болж байна? Дахин сайн ажиглаад хараарай. 2 дахь зураг. За, 2 дахь зурган дээр ямар орчинд яаж байгааг бид түрүүн ярьсан одоо сайн ажиглаад хараарай. За, 3 дахь зураг маань муур юу хийж байгаа вэ? За, 4 дахь зурган дээр муур маань хаана ирсэн мөн юу хийж байгааг ажиглая. Одоо хамтдаа ихээ бичээрэй. За, муур эхлээд яасан бэ? Энэ асуултын дагуу хүүхдүүд та бүхэн бичээрэй. Дараа нь яасан бэ? За, дараа нь ямар үйл явдлууд болж байгаа вэ? 2 дахь зураг, 3 дахь зурган дээр ямар үйл явдал болж байгааг ажиглаарай. За, зөв цэвэр бичээрэй. За, эцэст нь яасан бэ? Бид түрүүн өгүүлбэр зохиосон байгаа. Тэр өгүүлбэрүүдээ ашиглаад ихээ зохиож мөн болно. За, багшийнхаа зохиосон ихийг хамтдаа уншъя. Муурын адал явдал. Муур загас зүүдлэв. Тэр сэрээд загас идэхийг хүсв. За, эхлээд яасан бэ гэдэг дээр багш нь ингэж зохиосон байна. За, үргэлжлүүлээд ихээ уншъя. Дараа нь муур загас барихаар гол руу явлаа. Загас бариад маш их баярлав. Эцэст нь муур гэртээ ирлээ гэсэн их зохиосон байна багш нь. За, хүүхдүүд та бүхэн ихээ зохиож амжаагүй бол хичээлийн дараа үргэлжлүүлэн зохиогоорой. Гэрийн даалгаварт 83 дугаар хуудасны цуврал зургаар их зохиогоорой хүүхдүүдээ. За, өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.